Хэмэцгэн үү би татах. Тэгэхээр өнөөдөр тата TikTok ороод юм үзнэ хэвлээ. As she yawned, the round end of her jawbone slid out of its socket, and the muscles around it pulled tight, but couldn't push the bone back in place, leaving her jaw stuck wide open. At the hospital, doctors took x-rays and saw the joint was dislocated. She waited for hours, jaw still hanging open, until they finally sedated her. Then 4 doctors pushed and pulled, until the bone finally popped back into its socket. As she yawned, the round end of her... Hello, bestie! True, I'm the... No! Bestie! Sorry, I always fall down. Bestie, touch! Аимшигын TikTok. Би аватараас хэлмээр энэ Roblox нэ. Roblox ахгүй. Хэлний солиод аимшигын төв гэдгээс ингээд энэ нүвсэн мэддэггүй маш бичээлэг. Олон би энийг үзээгүй байгаа. Дуунаас айгшгүй. Энэ ясэлт хөөе нааш ирээ. Сита. Чи ямар гайтай юм бэ? Шинжилгээ ингээд өгүүлээд Гош. Төгс жаргалын Сомьягийн гэхэр сүүлийн жилүүдэд ах トゥ хамаатан садан тэрж байтугай хадмуудаа бөөнөр нь устгасан балмад хэрэг хэд хэдэн удаа гарлаа. Баярбатын төгс жаргалын Сомьягийн гэхэргүүд үүнийг ирч болно. Цусан дулаарсан шийдэж гисэн этгээд нэг л хүн алчхвал цаашлаад хавцсан ойрцноо хөнөөгöd байдаг болж. Идүүгээ Хадбаатрын гих балмад хэрэг Говьалтай аймгийн Бууц суманд олонний амны уншлага болоод байгаа юм санаж. Тус суманд нэг ностой хэрэг гарсан бөгөөд уг хэргийн тухай сонин хэвлэлүүд мэдээлж байсан. Харин саяхан тус сумаас Улаанбаатарт ирсэн Радна гэгч залуу уг хэргийн талаар нэлээд тодорхой ярьсан юм. Ингээд түүний ярьсныг сэрүүлье. Хэргийн эзэн Хингэргийн дохиор Цоломонгийн Хадбаатар энэ жил 25 нас хүрч байгаа. Уг нь тийм ч хүм муутай ир биш л дээ. Гэвч нэгэн цагт хадмуудтай гомдсон гомдол нь сонсон болж томорсоор байгаад эцэст нэгэн айлыг голомтоор нь сүйрүүлэх хэмжээнд хүрсэн байна. Хадбаатар Бууц суманд төрж өссөн хүн. Сурлагаар гайгүй байсан ч өөрийнхөө сонирхлоор 6 дугаар ангид төгсөөд мал дээр гарсан. Тэгээд 90 цент хүрмэгц Улаанбаатар хотод цэргийн алба хаасан.
Сэргээс халагдаад өөр хангай аймгийн Килийн отрядад жолоочоор ажиллахаар явсан. Тэгтэл нэг их удалгүй тэр ажлаасаа халагдаад нутагтаа ирсэн. Уг нь эдний хэзээ гэхээс их олуулаа л да. Энэ утгаараа Хатбаатар бусдад дарамтлуулж дээрдгүүлээд байх хүн биш. Айлын отхон хүү болоод ч тэрөө ах нар нь түүнийг харж хандаж явсан удаа зөндөө бий. Сэргээс халагдсныхаа дараа нутгийнхаа нэг охинтой танилцаад удалгүй гэр бүл болсон. Өөрт нь хэнийг нэг хохирож ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Харин ч бүр өөрөө хүнд зодуулж тэрч байтугай эхнэрийнхээ төрсөндүүд хотолуулж байсан хүн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байсан. Түүнийг хутгалсан нөхөр шүүхийн шийдвэрээр 30 хоног байршлагдаад суллагдсан. Ийм тийм байдал нь хоримтлагдсаар байгаад хатмынхнаа хүйс тэмдэрэхэд хүргэсэн ч байж болох юм. Ер нь цагдаагийнхан түүний үйлдсэн ностой хэргийн талаар дүгнэлт гаргахдаа олон сар дамжсан өгчмөл сонзонгоос үүдэлтэй гэж онцлоод байгаа юм гэсэн. Энэ хэрэг явдал Богот сумаас 45 км-ийн зайд орших Бич гэдэг газар болсон л доо. Нутгийн олныг хэрсгэлэгсэн ёстой аимшигтай хэрэг. Хэрэг гартгийн урд өдөр Хатбаатрын нүүхээр болж л дээ. Ер нь Хатбаатар өөрийн гэсэн орон гэргүй их нарийнхээ хамт хадмуудтайгаа амьдардаг. Ямар нэг аимшиг юм үг хэлж болохгүй штэ. Хожигдэн штэ. За та нар хожигдвол намайг даг шүү. Эсвэл би нэг аимшигын уруу үг хэлвэл та нарыг даг. Гэтэ манайха коммент бичсуудыг хэлж штэ. Таггүй. Байсан юм. Гэр ачааллаад явсны дараа эхнэр нь түүнд хандаж би чамтай хамт мотоциклоор явахгүй нүүдлээ дагаж явна гэж хэлж л дээ. Тэгмээс Хатбаатрын дургүйн хурч хоорондоо маргаалтсан байгаа юм. Энэ маргаан Хатбаатрын ялалтаар төгсч тэр мотоциклаа асаагаад эхнэрээ сундлаад нүүдлийн хойноос хөдөлж л дээ. Гэтэл Хатбаатар хээр мотоциклоо зогсоогоод эхнэрээ зодож 100 гарыг нь гэмтээсэн байна. Эхнэрээ зодож байхдаа мотоциклийн гэрлийг хагалчихсан байгаа юм. Тиймээс тэр эхнэрээ аргадаж чи намайг зодсон гэж аав ээждээ битгий хэлээрээ мотоциклийн гэрэл хагарсан тухайд бол замдаа явж байгаад онголдсон гэж хэлээ. Гэхэд цаатхан зөвшөөрчээ. Төдөлгүй мань хоёр нүүдлийн хойноос ирж замдаа онголдоод мотоциклийн гэрлийг хагалчихлаа гэхэд тэнд байсан бүх хүмүүс итгэсэн байна. Гэтэл маргааш нь эхнэрийнх нь ах Батбаяр гэгч тэдний дэржилдээ. Энэ нөхөр хэргийн их үнцийг тавьсан байгаа юм. Илүү хөзөө орон гихчээр Батбаяр Хатбаатрын мотоциклийг харчхаад Хатбаатраа чи онголцсон гэдэг үний юм уу? Уг нь чи хар багасаа мотоцикл унсан хүн дээ. Тэгсэн мөртлөө хөдөө хээрийн тэгшин замд онголцдог мөн хачи юм а гэж хэлжээ. Тэгээд яваад өгсөн байна. Энэ үгийг сонссон Хатбаатрын хадам эцэг ямар нэгэн хар авч Хатбаатрыг дуудаж ирүүлээд чи онголдоогүй болж таарлаа. Ер нь чи миний охины хөдөө хээр зодсон байна гэж агсарчээ. Энэ үг Хатбаатрын уур уцаарыг дээд цэгт нь хүргэсэн бололтой. Хатбаатар тэр зариудаа 2 гартаа хутаг байран босч ирээд хатам эцэг давгыгаа 22 удаа хутгалсан байгаа юм. Төдөлгүй хатам эцэг нь үхтхийн газар унахад Хатбаатар цустай хутгаа толоосноо. Муусай юмнуудаас ингэж сонсон авдаг юм. Ингэж хэлэхэд гэрт байсан хатам ээж буурцаг, хатам эгч цэцгээ ихнэр отхон нар нь гараад зүгтчихэж. Тэнд дандаа эмэгтэйчүүд байсан болохоор түүнийг хорж дийлсэнгүй. Ер нь иймэрхүү аимшигтай зүйл харсан авгай хүүхнүүд зүгтхаас өөр юу хийх билээ дээ. Түүнийг цустай хутгаа долоож байх үед нь ялах охин нь гэрт үлдсэн байна. Авгай хүүхнүүд айснаасаа болж мань охиныг аваад зүгтхаад ирхэн үед санаагүй бололтой. Хатбаатар дараа нь цустай хутгаа бариад нөгөө зүгтсэн эмэгтэйчүүдийн араас мориор хөөсөн байна. Тэгээд хургууланг нь хутгалж алсан байгаа юм. Цус үзээд улаарчихгүй юу? Бүр хадам ихийгээ 7 удаа, эхнэрээ 15 удаа, хадам ихчигээ 17 удаа хутгалсан байгаа юм. Тэднийг дандаа 2 суг ар нуруур нь хутгалаад байж. Ингээд тэр 4 хүн хутгалж цусан далай нэлэлгэснийхээ дараа гэрийг нь шатаачихсан байна. Харин энэ үед саахалт хэртэй нутаглаж байсан талигач давгийн дүү Төмөн насан гэр шатаж байхыг харж хад дахиж иржээ. Тэгтэл Хатбаатар түүнийг хармагцаа. Чамаагч бас ална. Ер нь давгийнхнаас хэнийг ч үлдээхгүйгээд түүнийг алхаар занал хийж мотоциклоор хойноос нь хөөсөн байгаа юм. Төмөн нас мотоциклаас болтхын тулд чулуун хэрэгсүүртэйгээр мортойгоо давхиад гарчхаж. Тэгтэл Хатбаатар мотоциклоор хөөж гүйцэхгүйг мэдээд Төмөн насангийн хойноос гараараа чичиж. За чи харж байгаарай. Чамайг алж чаддаггүй юм а гэхэд танаа эхнэр хүүхдүүдийг чинь ална гэд гэрлүүнд давчихаж. Тэгээд гэрт нь очиод эхнэр бонсалмааг нь алах гэснээр арай зүрхэн хүрээгүй ч юм уу. Түүнийг барьцаалан авч мотоциклтаас ундлаад хадмынхаа шатсан гэрлүүд давчихаж. Тэнд очиод 3 эмэгтэйн цогцыг түүнд үзүүлсэн байна. Дараа нь хадам аавынхаа цогцсон дээр ирж бонсалмааг буулгаад түүнд цустай хутгаа өгч.
За чи намайг 20 толгойн дотор энэ давгийн толгойг наад гутгаараа тасал. Хэрв таслахгүй бол чамайг хүүхэдтэй чинь ална шүү гэж тулгасан байна. Айж боломжтой понсолмоо аим гарахын эрхэнд талигаач давгийн толгойг тастаад Хадбаатарт өгсөн байгаа юм. Ингээс ч яах вүлээ. Хадбаатар хадам эцгийнхээ толгойг гэрийн шатсан нурам руу шидэж орхиод понсолмааг мотоциклдоо сундлан одоо чамайг дагуулад нөхөр дээр чинь очино. Чамайг харж чад нөхөр чинь над дээр ирэхгүй хайчдаг юм бэ. Та хоёрыг хоёуланг чинь ална. Ингэж хэлээд хөдөлсөн байна. Тэгтээ нялх охиноо бас хамт авч явсан байгаа юм. Харин понсолмаа замд явахдаа мотоциклоос нь үсэрч буугаад зүгтаж аим гарсан байгаа юм. Хэрв ингээгүй бол дараа нь жохом юу болох байсныг хэн мэдлээ. Мэдээж түмэн насан ихнэрээ барьцаанд орсныг мэдмэгцээ түүн дээр ирж таарна. Дахиад бөөн алан хядан болох байсан ч юм билүү. Хадбаатарыг хадмынхаа гэрийг шатаагаад эмэгтэйчүүдийг мориор хөөж хутгалж байхыг хоньоо хариулж явсан даваа хүү гэдгээр холоос дурандаж байсан байгаа юм. Даан чин хүн явганаар хоньоо хариулж байсан болохоор 2-3 км-ийн цаана болж байгаа хэрэг явдлыг таслан зогсоож чадаагүй бололтой. Аимшигт хэрэг гарсан тухай тэр даруйдаа нутгийн иргэдийн сонорт хүрснээр Хадбаатарын ах нар түргэн авсан байна. Тэд Хадбаатарыг тайвшруулахаар ВАЗ-469 машин хөлөглөөд түүн дээр очиж илдээ. Тэгтэл Хадбаатар тэдний үгэнд оролгүй ВАЗ-469 машиныг хүчээр авч унаад уул руу зугтсан байна. Цаад болон түүний хойноос мотоциклоор хөөж. Тэгтэл Хадбаатар тэднийг дайрах гээд урдаас нь тосч ирээд хөөжээ. Үүний дараа нөгөө анх хэргийн үнцийг тавьж илүү өвч олгодсон эхнэрийнхээ ах Батбаярыг алахаар шийдсэн байна. Тэгээд түүний эрх замыг нь тосоод зогсчихж. Гэвч хаз болж Батбаяр ирсэнгүй. Хадбаатар түүнийг нэлээд хүлээж байснаа залхсан ч юм уу уул руу гараад тавьчихж. Төдөлгүй түүний ах нар нь цагдаагийнханд ханджээ. Ингээд цагдаагийнхан нийлсэн 10 гаруй хүн Хадбаатарын бөгж байсан уул руу гарч түүний ойролцоо очсон байна. Эхлээд ах нар нь түүний дэргэд очиж тайвшруулан янз бүрийн ухуулах хийснээр Хадбаатар жаахан зөөлрөөд ирж. Тэгээд тэр ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүйгээр баривчлагдсан байна. Нэг суурин дээр олон хүн цустай хутгасан этгээд уг нь өөрийнхөө амийг хорлдог. Гэтэл Хадбаатар тэгсэнгүй. Дотроо чухам ямар зорилго агуулж байсныг бөө мэд. Ямар тач тэр дараа нь цагдаад мэдүүлэхдээ тэднийг алж байх хооронд надад өөрийнхөө амийг бүрэлдэх хэрэг та шөнөөр. За. Бич санийх дээр аимшиг юм байсан л та хүн авсан л тухай. Тэгээд тиймэр биш араас. Үнийг ганцаараа алхаж байгаа харуул зогсох хэрэггүй, ярих ч хэрэггүй, зогт. Тэр бол Прокуракуби. Энэхүү домог нь Японы Хосизаки гэх жижигхэн тосгонд эхэлдэг. Тэнд Акими гэх нэгэн эмэгтэй амьдарч байв. Тэрээр ийдэг сайхан сэтгэлтэй бөгөөд жижигхэн модон байшинд ганцаараа амьдарч байлаа. Гэхдээ хүн бүр түүний нууцыг мэдэхгүй байсан. Шүн тосгоны хүмүүс унтах үед Акимийн хүзүү ургаж, бур хүзүүтэйгээр тосгоны гудмаар явдаг байсан. Нэг шөнө Таро гэх нэг аялалч тосгонд ирж Акимийн байшингийн ойролцоох буудалд хоноглов. Тэр унтаж чадахгүй гарч алхахаар болсон. Гудмаар алхаж байгаад Акимийг олж харсан. Түүний толгой агаарт хөвж хүзүүнд могоо шиг мушгирч байсан. Таро орилсонгүй. Тэр чимээгүйхэн буудалтаа буцаж хаалгаа хаагаад өглөө болтол унталгүй хүлээсэн. Өглөө нь Таро тосгоныхонд юу үзснээ хэлсэн. Тэд Акимийг нүүртуулаад үннийг хэлхийг хүссэн. Тэр үнийг үгүйсгэх гэж оролцсон ч түүнээс айжгүй хүмүүсийг мэдэрч үннийг хэлсэн. Хүмүүс түүнийг тосгоноосоо хөө Акими бүх зүйлсээ аваад өн дундуур явсаар алга болсон ба дахин хизээж харагдаагүй. Прокуракуби Японоос гаралтай бөгөөд хүмүүс тэднийг гим нүглээсээ болж харагдсан хүн гэж үзэгддэг. Тэд шөнөөр урт хүзүүтэй болдог нь хүмүүсээс нуугдаж бас зогтож чадахгүй болгодог. Энэ түүх танд таалагдж байна уу? Өөр юуны талаар яриулахыг хүсэж байна вэ? Коммент бичээрэй. Нүдэ битгээнээрээ. Нүдэ огт цавчихгүйгээр дэлгэцийн голд байгаа цэнхэр нүд рүү хараарай. Хэсэг хугацааны дараа бүх зүйл уурсаж сунаж хөдөлж байгаа юм шиг танд харагдана. Их сонир мэдрэмж авна. Гэхдээ та туршаад үзэх хэрэгтэй. Хөгжилтэй шүү. Дуустал нь үтсэндээ та харамсахгүй. Цэнхэр нүднээс нүдэ битгий салгаарай. Дахиад хэдхэн секунд өргөжлүүлэн харцгаая. Би одоо тооллоо. Тоолоод дуусны дараа бүх зүйл сунаж хөдөлж харагдана. 5, 4, 3, 2, 1. Бүх зүйл сунаж хөдөлж харагдаж байгааз коммент хэсэгт юу харснаа бичээрэй. Мөн танилуудтай энэ бишрэл сунаж хөдөлж харагдаж байгааз коммент хэсэгт юу харснаа бичээрэй. Мөн танилуудтай энэ бишрэлийг үзүүлээрэй. Тэд нар ч бас туршаад үзэх. Нүдэ битгээнээрээ. Нүдэ огт
цагчгүйгээр дэлгэцийн голд байгаа цэнхэр нүд рүү хараарай. Хэсэг хугацааны дараа бүх зүйл уурсаж сунаж хөдөлж байгаа юм шиг танд харагдана. Танд өмнө нь хэн нэгэн шүн битгий цонхоор хараарай гэж хэлж байсан уу? Тэгвэл би танд өнөөдөр яагаад гэдгийг нь хэлж өгье. Ээж минь намайг бага байхад шүн цонхоор битгий хараарай гэж хэлдэг байсан юм. Яг тэгтээ манай нэг найзаас тэгээд хэлээдсэн. Яагаад гэдгийг нь хинч надад тодорхой тайлбарладаггүй байсан бөгөөд зөвхөн харвал өөдөөс чинь харж байт юм гэж хэлдэг байр. Манайх хөдөөнөөс хотод нүүж ирээд нэгэн хуучин орон сууцанд орсон юм. Тэр байшин шүн болохоор тэрчихтэй намгүн болж зөвхөн салхи цонхыг минь зөөлөн догшин. Эхний хідэн шүн юу ч болоогүй. Гэвч нэг шүн намайг унтаж байтал цонхны цаанаас хүн амьсгаа авах мэт буу сонсогдов. Амьсгаа яг чихний минь хажууд байгаа юм шиг. Би босоод цонх руу харах гэтэл ээжин хийсэн үг гэнт санаанд орж ирэв. Шүн цонхоор битгий хар гэх үг. Би хараагүй. Гэхдээ амьсгаа авах чимээ зогсоогүй. Дараагийн шүн цонхны цаана сүүдэр харагдсан. Гэрэл байхгүй мөртлөө яг хүний дүртэй толгой, мөр, гар нь тодохоо харагдана. Сүүдэр хөдөлдөггүй. Зүгээр л цонхны яг гадна зогсоод дотогш ширтэж байгаа мэт. Би нүдэ ансан. Гэхдээ айдас минь арилсангүй. Яагаад гэвэл сүүдэр нь цонхны доор биш, яг нүдний өмнө байсан юм. Урдах шүн цонхноос тогших чимээ сонсогдов. Тог. Тог. Хүн тогшиж байгаа мэт биш, хумсаараа маажиж байгаа юм шиг. Тэр мөчөд би төвчж чадсангүй. Цонх руу аажмаар хартал цонхны цаана нүүр байсан. Гэхдээ нүд нь харагдаагүй. Амин инээмсэглэж байгаа үгүй ч мэдэхгүй. Зүгээр л яг цонхны гадна зогсоод ботогш ширтэж байгаа хар бараан дүр. Тэгээд ингэж шивнсэн. Чи намайг харчихлаа гэсэн. Хэрв та үргэлжлэн сонсохыг хүсвэл манай YouTube хаягаас үзээрэй. Бичлэг орохынхаа өмнө YouTube дээр ихэж ордог болохоор даахад алдахгүй шүү. Танд өмнө нь хэн нэгэн шүн битгий цонхоор хараарай гэж. Монголын аимшигтай сүнстэй 10 газар. Та сүнсэнд итгэдэг үү? Монголын хамгийн аимшигтай нууцлах газруудаар аялахад бэлэн үү? Эдгээр газруудад юу болсон бэ? Богд хам уул бол монголчуудын хувьд ариун дагшин газар. Гэвч энд хачин жигтэй зүйлс тохиолддог гэдэг. Шөнийн цагаар хачирхалтай чимээ сонсогдож сүнс үзэгддэг гэх яриа бий. Гандан хийд бол Монголын буддизмын төв. Гэсэн хэдий ч энд лам нарын сүнс тэнүүчил хараалын эзэн болсон гэдэг. Энэ хийдэд ямар нууц хадгалагдаж байна вэ? Чойчин ламын сүм музейд аимшигт хараал бий гэдэг. Эндхийн үзмөрүүд өөрсдөө хөдөлж шөнийн цагаар хашгирах чимээ гардаг гэсэн 100 яриа бий. Улаанбаатар хотод болон орхигдсон барилга бий. Эдгээр барилгуудад хэн амьдарч байсан бэ? Тэдний сүнс энд үлдсэн үү? Гол зүйл бол асар том, эзэнгүй газар. Энд төөрсөн хүмүүсийн сүнс тэнүүчил хараалын эзэн болсон гэдэг. Бусад аимшигтай газруудын талаар мэдхийг хүсвэл биднээс үгийг дагаарай. Эдгээр газруудын талаар илүү ихийг мэдхийг хүсэж байна уу? Манаас Жогон тийм топ 3 орд нэлээ тэрээр өндөр нот тавтай маш сайн байд. Топ 2. 아이쇼
Аюу шувуугаас уу? Яасан аюу шувууч юм? Эси. Тэгээд чи тэр нь ч уурдаад байгаа. Хин нь эрэгтэй вэ? Энд харагдаж байгаа хоёр хүний нэг нь эрэгтэй хүн. Та зүгээр л тийг болж чадах уу? Эмэгтэй юу? Би авгаа юу? Энэхүү тавар сонирхолтой бөгөөд нарийн түүхтэй. Мөн хүмүүсийн цөөхөн хувийн зүгээрэлтийг болж чаддаг. Энэхүү хамгийн аимшигтай байгалийн аимшигыг урьдчилан хэлсэн байдаг. Тэр охины нэрийг Тили гэдэг. Англид амьдардаг жирийн нэг сурагч охин байжээ. 2004 онд нэг өдөр эцэг эхийн түүнд бид Таиландд амралтаар явна гэж хэлэхэд Тили маш их баярлаад бүр Таиланд гэдээ бүр орилоод авлаа шүү. Тэгээд тэд гэр бүлээрээ Таиланд руу нисэж очиод бүх зүйл гайхалтай байлаа. Далан эрэг цагаагаар бүх зүйл тааламжтай байж тэдний хувьд төгс амралт болохоор байлаа. Гэвч хэд хоногийн дараа Тили гэр бүлийнхэнтэйгээ далайн эргээр хамт алхаж явахдаа усны өнгө нь өөрчлөгдөж хөөсөрж эргэлдэж яваа мэт сонирхол анзаарсан байна. Тили энэ бүхнийг ээж авахдаа хэлсэн боловч эцэг их нь үүнийг тоосонгүй. Харин Тили гинэт цочиртон зогсжээ. Тэр хичээл дээрээ сурч байсан бүх зүйлээ сансан байна. Тили гинэт хашгирч эхэлсэн бөгөөд энэ яг цунами болохын өмнөх шинж байна. Яг энэ дутхгүй цунами болно гэж хэлсэн. Ээж. за миний хөө. Би өөхөрсөн. Үхэж арсан. Өчигдөр. Миний хөө. Өөч чамайг. Түрүүг хахад бурхмалцсан шүү дээ. Бурхан болоогүй юм лээ. Ээж. За миний хөө. Би өөхөрсөн. Энэ жоохон юм шиг нэ. Бурхан болоогүй юм лээ. Аргашаар гэхэд араас нэг нь гүйжиж байгаа би аргашаар өнөөх чимээ гинэд алга болов. Ах нь одоо гэрт галт төлнө. Гэрэл харуул нэг л удаа баримжаа аваад ахиж иргэж харахгүйгээр урагшаа харсан чигээрээ аргашаа алгасаар байгаараа. Гэрэл рүү ахиж харагч болохгүй шүү. Зүгээр л аргашаа алхаад байгаараа гэв. Бид сандарсандаа яагаад юу юм бэ гэтэл ах зүгээр л аргашаа алхаад байгаараа гэв. Би айд сандарсандаа яагаад юу юм бэ гэтэл ах чи мэдээд хэрэггүй аль болох нүдэ баг тавчаараа гэд